Хай, өглөөний цайгаа бэлдээ. Эмнэлгээс гарч ирснээсээ хойш одоо л нэг босч өглөөний цайгаа хоол ундаа бэлтгэж. Ер нь гоё санагдаж байна гэж юу. Миний бие ер нь гайгүй сайн болж байгаа. Яг нэг шархны 3 хэсэг тийм зүсцэн шарх байгаа шүү дээ. Яг тэр оёо тэр хэсэг нь жоохон зөөвөртэй. Гэтэ яг ингээд юм өргөх ч юм уу эсвэл ингээд бие нуглах, суух, хэвтэх зэрэгтэл жоохон хүндүр баригдгаас ш. Тэгэхээс ер нь гайгүй бусдаар бол ер нь сайн байгаа. Хагалгаанд орох үед ер нь гайгүй бас нэг амар санаа зовох ч юм уу эсвэл сэтгэл хөөрөлтэй ч юм уу тийм байгаагүй. Харьцангуй доктортойсэн. Үгүй штэ. Ингэсэн яг хагалгаанд орохын өмнө би нэг юм харсан чинь сэтгэл амар докторгүй болсон. Тэгэд жоохон сандарсан. Тэгэхээс ш гайгүй. Гэтэ тэр нь болохоор юу вэ гэхэлэр ингээд одоо эмнэлэгт ингээд одоо хагалгааны тэр тасаг байгаа шүү дээ тий. Тэгэл янз бүрийн хүмүүс өөрийнхөө оншоор ингээд хагалгаанд орж байгаа. Тэгээ тэр донд болохоор одоо би ер нь нэг тийм буруугүй хүн буруутж байгаа ч юм уу эсвэл гэмгүй хүн өвдөж өгөөг нэг тийм харж чаддгүй. Тэгсэн чи яг намайг хагалгаанд орох гээд ээлж өглөө суужсэн чи амар жоох хүүхдүүд бүгдээрээ үсийг ингээ хусцсан. Тийм хүүхдүүд хаалгаанд орохгой хүлээсэн хамтдаа. Тэгээд мэдээж тэр хүүхдүүдийн гэр бүлийнхний нээж нар нь тэгэл сэтгэлээ чангалал хажууд нь сууж исэн. Тэгээд яаж юм бэ тэрийг харсан чинь жоохон хямарсан. Тэгээд шууд би өөр газар очиж сууцсан. Тэгэхгүй бол бүр нэг л хямарчгаа болжгүй бахлаар нь. Тэгэл ээжсэн чинь намайг юмч дуудаад тэгэл нэг айл болох өөрөн ботгүй хичээгэл төвлөрөөл. За би одоо нөгөө өөрийнхөө цэсний хүдийнээс чулуу гарч байгаа бичлэгийг оруулах чинь жоохон амархан дотор муухайрдаг, муухай юм үзэж чаддаг хүмүүс битгий үзээрэй за. 就是它这里面是结石了，是吗？这里面结石，对。哎呀，还挺厚啊。它可能这是胆汁。这是胆汁。我操！哎呦，好大呀！这儿还有呢。不过它一直都不怎么疼，因为它不应该不疼啊，肯定会有不舒服啊。是吗？它其实4、5年之前结婚那个疼一点，后来一直说都没有发现过，然后后来这个打不开，你看见这个了吗？看到了，这个卡的太严。这次他是算是做体检发现的。这个早应该切除掉了。哎呀，不行，这个卡的太严了。好的。我回头拿手术刀给你弄开吧啊。Йоо, жоох юу аа. Юу иймэрхүү юм нэг үзэж чаддгүй юм. Гэтэ одоо яг тэгэл биенээс минь гарсан хэсгэл юм байна. Намайг хагалгаанд яг орж явах үед гэр бүлийнхээ хүн заавал гадаа хүлээж их ёстой гэдгсэн байхгүй. Тэгэд нөхөр маань яг ажлынхаа цайны цагаар ирчээд хүлээж исэн. Тэгэд миний хагалгаа дууссан гэд нөгөө хаалгааны юмч маань нэг юм барайл ингээд саваал гараад ирсэн юм л да амар ингээд бараг савчуулаад за. Тэгэд нөхөр маань үүтэндээ жаа тэгэд нөхрийг дотохоор нүгөө очсон чи энийг харах уу? Уцаа гаргаад бичлэг хийвэл хийгээд гисэн юм байл та. Тэгэд харин бичлэг хийсэн гэсэн. Тэгэд ийм чулуу гаргаж ирсэн. Эмчийн нэг тийм хинэггүй байл нөхрийг бүр амар гайхуулсан гэсэн. Ер нь гэхдээ хятад эмчнэр хинэггүй гэдэг нь нэг тийм ажилдаа бол амар хариуцлагатай шүү дээ мэдээж. Гэтэ нэг тийм жижиг сажиг юм дээр нэг тийм жоохон хинэггүй байдал ажиглагдаад идэв амар нийттэй. За одоо хоолуун дахиж заваа юм харуулж ярихгүй за. Өнөөдөр Хятадд баярын амралтын өдөр болж байгаа. Юуны баяр вэ гэхэлэр 5 сарын 1-ний хөдөлмөрчдийн баяр гэхгүй юу? Тэгэд энэ удаа болохоор 5 сарын 1-ээс 5 сарын 6-ны хооронд амарч байгаа юм. Тэгэд яг би эмнэлгээс гараад манайхан бөөнөрөө гэртээ хоолундаа хийгээл амарч ин да. Энэ хөдөлмөрчдийн баярыг анх 1800 оны сүүлээр Америкт ажилчин анги давхаргынхан хөдөлмөрийн хит их олон цагаар хөдөлмөрлөж, ачаалал өндөртэй хөдөлмөрлөж байгааг эсэргүүцэн өөрсдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө тэмцэн нэгдснээр үүссэн баяр гэж ярьдаг. Одоо дэлхий дээр 80-аад орон тэмдэглэдэг гэсэн. Үүний нэг нь бол Хятад. Хятад бол өөрсдөө ажилчин ангиас бүрдсэн нийгэмтэй гэж ярьдаг болохоор энэ баяр бол Хятадд харьцангуй далайцтайгаар нөлөөтэйгээр тэмдэглэгддэг. Хятадуудыг ер нь тэгэл монголчууд гэлтгүй дэлхийн олон орны хүмүүс
маш их хөдөлмөрч ажилсаг ард түмэн гэж ярьдаг да. Яг ингээд дунд нь ажиллаад амьдраад ингээд байгаад тахлаар за хүн бол хүн штэ тий. Ямар тэнэг юм хэлж вэ? Хүн бол ингээд бүгдээрээ л ижлэх нь төрнө. Гэхдээ хятадуудыг ажилсаг хөдөлмөрч харагдуулаад байгаа зүйл нь зүгээр л тийм диктатуртай нийгэм хөдөлмөрлөөдөө авилж хурааж чадаад байна. Хөдөлмөрлөх тусам чанд боломжийг олгоод байна гэдэг нэг тийм хөдөлмөрт уруу татсан гэмээр юм уу? Нэг тийм нийгэм, тийм систем ойлголт байдгаас л бол тийм шиг санагддаг. Гэтэ бас цаг үеэд дагаад онлайнаар мөнгө олох, онлайн ажил хөдөлмөрийн эрхлэлт гэдэг утга гарч ирснээр энэ хуучин хэвшмэл хөдөлмөрт хэрхэн харьцуулах вэ гэдэг асуудал гарч иржээ гэж сонссон. Сайн уу? Ганцаараа гадаа сууж байна. Гэрийнх нь нөгөө өөр дэлгүүр рүү явна гэд хол дэлгүүр рүү явна гэхлээр нь үлдчихлээ. Би бас хитрхи хол дэлгүүр рүү явах юм уу жоохон удаалахаар жоохон тэгээд исэн. Тухгүй өргөд гэрснээс жоохон ингээд татагдж байгаа юм шиг оёо өвдөх гэдсэн. Тэгээд би гэртээ ер нь ойрт гэр зурлаа. Хаяа нэг гарч ирж хотхноор алхачаад. Ер нь би бол гайгүй шүү заа. Ястай гайгүй байгаа. Ер нь яг ингээд оёоны өвдөлт ч юм уу эсвэл ингээд өмнө нь яг ингээд хэвтгэхтэй жоох ингээд оёо талтад амар юм тохгүй хэвтэй гэдэг гэсэн бол одоо бол арай жоохон хурдан хэвтдэг. Ер нь гайгүй болж байгаа. Энд ч намайг 2-7 хоног ер нь гэртээ амрын шүү гэдгийгсэн. Гэтэ миний бодлоор би 7 хоногийн дотор гайгүй очиж магадгүй. Тэгээд яг одоо болохоор баярын амралт болж байгаа байхгүй 5 сарын 1-ний хятадуудын чиртээ дэлхий дээр олон орны одоо хөдөлмөрчдийн баяр байдаг да. Хятадууд болохоор 5 сарын 1-ээс 5 сарын 6-ны хооронд амарч байгаа. Тийм болохоор ер нь гадуур ууг нь гадаач гоё болсон. Тэгээд хүмүүс хөл хөдлөх ихтэй гоё баярлж л явах шиг байна. Гэхдээ би явах тий. Гэр зуралтай. Манай гэрийнхэн бол ээж ирсэн болохоор ээж нөхөр хүү гурав энэ тэрнгээр гараад яваад байна шүү дээ. Би ч угаасаа нэг чаргууцалдахгүй байгуу. Зүгээр та гурав гар ямар байгаа газар руугаа яв идмээр байгаа юм ид гэж үгээд. Гэтэ би бас жоохон юм идмээр л шүү гэж юу. Гэтэ юм чи хаалганы дараа нэг тийм хоолны гам хэлээгүй шүү ерөөсөө. Тэгэд би ингээд бүр тодорхой манай нэг хамт орсон өрөөнд нэ хоёр охин болохоор ерөөсөө тоохгүй байсан. Тэгэд би тэр хоёрыг угаасаа мэддэм болов гэж одоо дэмжээсээ одоо хаалганы дараа би юу идчих юм гэдгсэн чинь юу идмээр нь гэртч юу вэ тэрийг хэлэхгүй. Тэгээд өөхтөөс багтай ер нь цаашаад амьдралынхаа туршид өөхтөөс багтай шарсан хурсан юмнаас л татгалзаж байгаа. Татгалзаж бол ер нь чадахгүй гэдэг юм ч мэдчихэж байгаа шүү дээ. Тэр чинь бага хэмжээнд хэтрүүлж хэрэглэж болохгүй. Тэгэл болоо гэдгсэн. Тэгээд хаалганы дараа ер нь яг эмнэлэгт бас хоол нь болохоор жоохон ямар ч ихсэн хамтлагч ихтэй байсан за. Тэгээд нэг шарсан хорлонууд идэв шүү дээ. Зүгээр тийм шарсан мах, шарсан ногоотой шарсан махцах өгөөдөөсөн. Би тэгээд хятадуудыг бас айхтар тэгж хоолны гам бариулгүй болов гэж ойлгосон шүү дээ. Гэхдээ эсвэл насаараа тэгж хоолны гам угаасаа барьж чадахгүй юм чи эртхэн дасчихвэл дээр гэж бодд юм болов? Мэдгүй л байна. Ямар ч ихсэн тийм за тэгээд хаалганы дараа 7 хоногийн дараа ирж нэг оёлын хувцсыг авахлаарай гэсэн. Тэгээд би дараа 7 хоног өсөж юм. Тэр хүртэл бол ер нь гэр зур амрах хэрэгтэй. Димис оснос. Ганцаараа дууд болцоо. 你花店如何罕见我不能轻易放归所有细节都是献给了你优先权不自觉爱的不敢冒险成了你的傀儡1年2年才看见我有多狼狈爱的妥协我都能还是无解关键你不能一岁你是不能重演我好累爱的妥协也无法将故事再重写一下子后更迭我都在我的世界Денис оснос дуудцай给我一片蓝天一轮出生的太阳给我一片绿草绵延向远方给我一只雄鹰一个威武的汉子给我一个套马杆枕在他手上
给我一片白云，一朵赤白的想象，给我一阵清风，吹开百花香，给我一次邂逅在清晨的牧场，给我一个眼神，热辣滚烫。套马的汉子，你威武雄壮，飞驰的骏马像翅膀一样，一望无际的夜夜随你去流浪，你的心和大地一样放光。Би чинь 5 чихэн өмсө гараад ирсэн. Ямар гоё юм байна. Гоё юм байна гэдэг нөгөө одоо энэ жил би одоо л нэг хуруугаа гаргасан 5 чихэн өмсөж өгөөч тээ. Угаасаа одоо л дулаарч байгаа болохоор тэгээд нөгөө ингээд өвөл дусаад пүүз мөөз өмсөд готлон өмсөж өгөөд хуруугаа гаргасан готлон өмсгөр жоохон ичээд идэв штэ тий. Нүцгэлцэн юм шиг мэдрэмж төрөөд идэг. Надад харин жоохон тэгээд байна. Манай гурав одоо ингэсгээд ирэх байлгүй дээ. Ямар ч гэсэн орж унтлаа. За бай сайхан амраарай.